Өнгөрсөн оны 9-р сарын 13-ны өдрийн тэг цагийн орчинд Буянтахын хорооллын урд замд 10 настай хүү автомашин мөргүүлсний улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тухайн үедээ хэргийг үлдсэн жолооч А цагдаа дуудаж хүүг эмнэлэгт хүргэсэн байна. Харамсалтай нь Б хүү эмнэлэгт очиж хагалгаанд орсноос хойш 2 хоногийн дараа нас оржээ. Хэргийн газрын үзлэг шинжилгээний дүн жолооч А зам тээврийн дүрм зөрчөөгүй. 50-60 км/цагийн хурдтай явж байсан гэх дүгнэлт гарсан байдаг юм а. Тээврийн прокурорын газрын прокурор Чэгэгч жолооч Ад холбогдох хэргийг хянаж талигаач хүүг дүрм зөрчсөн. Жолоочийг гин буруугүй хэмээн тооцож улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс сэжигтэн давах таслан саргаилах арга хэмжээгч мөн хүчингүй тооцсон байна. Гол үндэслэл нь хохирогч байн зам хөндлөн гарахдаа гарцаар гараагүй учраас амь насаа алдсан гэж үзэж байгаа юм а. Тухайн үед хэргийн талаар улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаар цагдаагийн хошууч Уганбаяр явган зорчих замын хөдөлгөөний дүрм зөрчсөн, харин жолооч замын хөдөлгөөний дүрм зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй гэж техникийн шинжээчийн дүгнэлт гаргасан хэмээн хэлж байна. Гэтэл прокурор тухайн хэрэгт хяналт авч ирсэн тээврийн прокурор бүр эрүүгийн эрг үүсгэс татгалзаад хаацсан байна. Тэгэхээр энэ нь бол өөрөө үндсэн хуулийн 16-гийн 1-д байх амьд явах эрхтэй улсын дээд шүүхээс цаазаар авах ял хоногдуулснаас бусад тохиолдолд хүний амьнаас боснуулахыг хатуу хэрэглэнэ гэсэн энэ заалтаа зөрчиж. Замын хөдөлгөөний дүрм бол өөрөө эрүүгийн хууль болон үндсэн хуулийг үүсгэж болохгүй шүү дээ. Энэ чинь дүрм бол дүрм. Хууль бол хууль шүү дээ. Хоёр ялгаатай зүйл. Гэтэл энэ дээр хууль хэрэглээний алдаа гараад ирж байгаа юм л дээ. Яг зөвхөн цагиргааны энэ замын хөдөлгөөний дүрм бол өөрөө цагиргааны хариуцлагын хуулиар зохицуулагдана. Цагиргааны хариуцлагын тухай хуулийн 8-1 хэсгээр 16 наснд хүрсэн цагаас эхэлж хариуцлага хуулийг гэж заасан. Гэтэл энэ хүүхэд 10 настай хүүхэд. Бага насны 0-12 насны хүүхдийг бага насны хүүхэд гэж үзнэ. Биеэ хамгаалах чадваргүй болж байгаа үйл явдал үнэлэлт өгөлт өгч чадваргүй ийм зам ёсны ийм бие хамгаалах чадваргүй субъектийн тооцогддог. Гэтэл энэ хүүхдийг шууд замын хөдөлгөөний дүрм хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээд бүтээр тайлбарлаад ингээд өөрөө нэгэнт гарцгүй газраар гарч явсан юм чинь одоо жолоочийн зөв байна гэдэг байдлаар шийдчихэж байгаа нь өөрөө нийгэм бохимдлыг үүсгэж байгаа юм л да. Амиа алдсан Б хүн өнчин бөгөөд түүнийг асран хамгаалагчид нь хэрэг гарсны дараахан шинжээчийн дүгнэлт болон прокурорын тогтоолд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байдаг. Бага насны хүүхэд дайрч хөнөөсөн иргэн Ад холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал 1 удаа буцаж 2 дахь удаага хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Талигач хүүгийн амь насыг нэхих аав ээж нь байсан бол хэрэг тэнгиж хандаачаагүй юу гэж үзэх хүн олон байгаа юм а. Хүний амьд хүрсэн этгээдэж гэмгүй тооцогдож сул чөлөөтэй яваач үгүй ч хэмээх бодох бодол төрж байгаа юм а. Хохирогчийн асран хамгаалагчдын хувьд шүүх хяналтын байгууллагад итгэл алдарсан уу? Ямар бурхан авах цаг нь болоод буцаагаад авчлаа хэмээн сэтгэлээ хурж энэ хэргийн араас хөөцөлдөлгүй орхицгооч. Гэтэл энэ нь асран хамгаалагч нарын буруутай үйлдэлийн дээр ажиглагдаж байгаа. Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр зам хөндлөн нэвтрүүлсэн байна. Мөн одоо шөнө уран цагаар явуулсан байна. Эдгээр дээр хариуцлага тооцох хэрэгтэй. Эрүүгийн хуульд ч заасан зохицуулалтууд байж байгаа. Гэтэл эдгээр нөхдүүдээр эрүүгийн хариуцлага үрхээс айс юм уу яасан эсвэл явхаасаа төвөгшөөс юм уу те. Яг жинхэнэ төрсөн эцэг их юм биш болохоор зэрэг энэ асуудлыг заа болигээд нэг ерөнхий прокурорт нь гомдол гаргасан болол ерөнхий прокурор бол мэдээж хяналтын прокурорынхаа шийдвэрийг зөв байна гэж хэврэн баталсан юм бэл. Гэтэл энэ дээр нэг зогсчихж байгаа байхгүй. Гэтэл үүнээс цаашаа улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэлт мөрдөн байцаага ажиллагааны хяналт сагсаа прокурорт гомдлоо гаргаж болно. Мөн одоо ерөнхий прокурор энэ хамгаалалт гомдлоо гаргаж явж болно. Энэ нэвшлэнгээр шатараалсан арга хэмжээний зөндөө үлдчихэд хахад ингээд зогсож байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй. Зам тээврийн ослын хувьд гарцаар гараагүй явган зорчигт буруудаа жолоочийн зөв болж үлддэг тохиолдлын цөөнгүй жишээ энэ юм а. 10 настай бяцхан хүүхд дайрж амь насыг нь хөнөөсөн этгээд гин буруугүй тооцож ял шийтгэлээс мултарсан хин хүнд нэгийг бодогдуулах үзье. Хууль хэтрүүлсэнч бай хэтрүүлээгүй ч хүний алтай амийг хөнөөсөн этгээд хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Гэтэл энэ хэргийн хувьд өгсөн хүн үг хэлэх биш гэсэн шиг бие авч явах чадваргүй бяцхан хохирогч буруудсан нь өөрийн ирэхгүй анхаарал татаж байгаа юм а. Ингээнээр бодоод үзэхэд зам хөдлөн гарч явсан таны бидний хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн золиос боллоо гэхэд ямар ч маргаангүй буруудаад хохин болоод үлдэх харамсалтай дүр зураг эндээс ажиглагдаж байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээлэл.